어디 가는 거예요? Турк. Тано. Туркийн Стамбул хотоос мэдчихэж байна. Турксаар. Нахигара. За бид хоёр Туркийн хайлаар гарчаа одоо энэ аэропортоос буудлын руугаар метроор явж байна. Бидний метро хаалтгүй юм шиг танараа. Хаалтгүй байв. За бид хоёр Стамбулда хүрээд ирсэн. Одоо юм алж идэх гээд явж байна. Эдний энэ зам нь айгүй юм дээшээ доошоо уруудсан эсвэл өгсөн замтай юм биш үү? Ийшээ үтсэн. Харамбайн ингэж явдаг. За бид хоёр Стамбулын Blue Mask-ийн орчлолт ирсэн юм байна. Тэгээд Blue Mask болохоор 1609 онд баригдаад тэгээд 7 жилийн турш баригдсан юм байна. Хүмүүс орж мөргөл үйлддэг. Төлөө орж үзье гэж бодчих. Okay, thank you. Thank you. For you. Туркийн алдартай заримыг авч идэж үзлээ. Лимоны амттайг нь авсан. Ямар вэ? Гоё нөө. Гоё. Гоё. Эцэг 5,000 гоо. Аа. Шиндэр удаа юм шиг. Тасвар удаа юм шүү. Лимоны ам гоё юм. За Стамбулын бас нэг айгүй алдартай сүм Москвыг үзэх гэсэн ингээд юунд орчжээ. Засварт орсон байна. За манай болын хамгийн дээдлийн давхарт болохоор юм террас байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо Стамбулд нар жаргаж байна. За ингээд нар жаргалтыг хөдөлгөөн хамтдаарий. Одоо цаг 8:40 болж байна. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Яна эднэрийг хараа. Зарж байгаа юм дээр нь гарч ирсэн юм шүү дээ. Ямар хөөрх юм бэ? Хүй зулцсан бай. За Туркийн алдарт баклава. Бид хоёр идэж үзэх гэж байна. Өмнө нь юу идэж байгаагүй байна. Яа. Баклава идэж үзгээд бид хоёр сая гаднаас ингээ 4 ширхэг баклава авсан. Олон давхаргатай. Тэгээс хамар цэцгийн тас орд юм байна. Тэгээд дээр нь крем сироп эсвэл зүгийн бал иймэрхүү зүйлүүд ордог. Ийм амттай юм байна. Тэгээд энэ амттан болохоор турк болон ойрхон орнуудад иддэг гинэ. Энийг яг өөрсдийнх нь туркийнх нь цайтан зүгээд бол амар гоё юм байна. Жохон чихэрлэг болохоор нэг дор олон гол идэж чадахгүй юм. За тэгээ өнөөдрийнхээ влогийг энэ хүрээд өндөрлөө. Тэгээ маргааш өглөө уулзцгаая. Манай буудлын өвгөө амар хөөрхөн өглөөний цай ингээд бэлдээд тавьсан байна. За сахаллаа. Ухаантай та миний яаш. Эцсийн мөнгө өөрөө хэвчүүлээд угаачдаг мундаг да. Хоёр одоо Стамбулын хамгийн алдартай Grand Bazaar гэдэг маш том зах руу явж байна. Тэгээ дотор зах юм чинь гоё сэрүүхэн байх гэж бодож байна. Тэгээ торгоны замын үеийн хамгийн одоо хүмүүс ирж наймаалцдаг байсан төв цэг чухал цэгүүдийн нэг байсан гэж шүү. За бид хоёр Grand Bazaar дээр ирж байна. Энэ зах нэрээ 1461 онд баригдчихсан юм байна. Тэгээ 600 жилийн түүхтийн хамгийн эртний захуудын нэгт бас тооцогддог юм байна. Битүү зах байхгүй юу? Одоо ингээ харах юм бол дээрээ дээвэртэй. Битүү байгаад энэ дотор болохоор 4800 дэлгүүртэй гэж тэгжсэн. Би Стамбулд ирж Grand Bazaar-аас хувь модалдаж авах гээд баклистийн номер 19-өө биелүүлэхээр зах дээр нэрсэн байна. За одоо хэдүүлээ энэ хавьяас нь юм сонирхцгаая.
Энд хүн бол айгүй их байт юм байна. Жуулчд айгүй ихтэй. Яг энэ зөвхөн захаар өдөрт 250,000-аас 400,000 жуулчин ороо гардаг гэж тэгж байна. Манай эмигийн дуртай зүйлсүүд байна. Этних юм мозик ийм чидэнгүүдээр айгүй алдартай юм. Турк дээрээ анзаарсан нэг зүйл байна. Тэр юу вэ гэхээр одоо янз бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд ч юм уу худалдагч хүмүүсүүд нь дандаа эрэгтэй хүмүүс байгаад их юм. За турк ус маань бас ийм хэвсэвсэн цэрээр айгүй алдартай. Гар орлын иймиллүүдээр их алдартай байна. За хоёр зах дотор нь байгаа ийм хоолноос үзэж үзгээд өөрсдийнх нь яг ирдэг хоол. Үнэн нь бас өөр газруудыг одоо арай гайгүй юм тийм. Вау, наач юу юм? Thank you. За юм. За нэг ч үү энэ хараа хамтаа гомн байна. Kebab. Orman kebab. Kebab, yes. This one? Şehriyeli tavuk bu. This is makarna. Pasta. Yes, Makarna pasta with yogurt, right? Yes. Гоё. За саяны эцэг хоол бол амар гоё ялла. Бид хоёрын Стамбул дахь эцэг хоёр дахь хоол байсан юм байна. Тэгээд саяны хоол нь штэ нийлээд 800 лира болсон. Үнийг нь одоо энд үзүүлчихье. Энэ ямар хөөрхөн хайштай мөр юм. Ваа ярих юм бэ. Бие наагаад ихэд гэдэг гэсэн. Мөнгөн гэдэг амар анаалж байна. Энэ дотор удаан явах юм бол төөрдөг гэдэгс байхгүй яг үний юм байна. Бид хоёр бүр одоо яг хаашаа байгаа сайн мэдэхгүй байна. Бид хоёр бүгд авах гээд. Аха. This is open. Nice open. Simple. Окей, энэ хоёр I clean. окей. Адилхан мянгаар өгнө гэдэг чинь ах тэгээд энэ шууд орон цэвэрлээд өгчт юм байна. Жохон өнгө алсан байна. Thank you so much, sir. First time? Yeah? First time? It's our first time. Thank you. Thank you so much. you. Thank you so much. Thank you. Bye bye. Thank you. Баклэсийн маань хүсэл билээ. Yay. Энэ бүгжний өнгө надад бүр амар таалагдаа. Тэнийг хашидлээ. За тэгээ гоё бүгж таасандаа баяртай байна. Үхүү. За энэ зах маань зөвхөн саяны нөгөө битүү захаар дуустгүй юм байна. Гадаанаа ингээд тойроод бүр ингээд манай наран туул шиг гэхүү. Ийм зах бүр ингээд хэдэн мянган сэлгүүрүүд бас ингэ байна. Гадаа. За дайрмаг гэх юм гинэ. Hey, bye. Kamera. Ёо. Хамаар гараад. Bye. Yo. Амгэ. Эдний энэ дайрмагуд бол гоё юм байна уу? Бас сонирхолтой. Одоо энэ голын цаана байгаа Галата Tower гэсэн хэсэг рүү явах чинь ногоон гэр тасаг үзмэг юм. За энэ ортол харж байгаа болохоор Мармара далай юм байна. Тэгээд энэ маань болохоор явсараад хар тэнгистэй холбогддог юм байна. За тэгээд бид хоёр болохоор одоо энэ талаас нөгөө тал руу тийшээ Галатагийн Tower руу алхаад явах чинь тэр дээгүүр ингээд гүүрээр алхасаар байгаа. Тэгээд энэ хэсгээс хүмүүс ингээд осон онгоцонд бас сууж явдаг юм байна. Энэ дахнар маань загас барьж шít. Шууд голоос нь загас барьдаг юм байна. Энэ дотор зөндөө загас байгаа л юмнаа. За голынхаа нөгөө тал нь иймэрхүү барилгатай болоод ирж байна. За бид хоёр одоо Галата Tower руу дээшээ өгсөж байна. Тэгээд Стамбулын ихэнх зам ер нь бол ийм өксөөр байдаг юм байна. Тэгээд дээшээ ирэх юм бол ер нь тарган хүн бол турхаар байна. За тэгээд дээрээс нь Стамбул хот маань болохоор Туркийн томоохон хотын нэг. Гэтэ төв нь бол биш. Төв нь болохоор Анкара гэдэг нэртэй. Тэгээд яг энэ хотод бол 16 сая хүн амьдардаг юм байна. Жуулчдаасаа гадна. Тэгээд ер нь ингээ харж байгаачлаа. Айгуу царайлаг годомжтой. Годомж эргээл ер нь ингээд яг нүд татаад дэшөө ийшээ тийшээ. Тэг гар орлол иймэрхүү зүйлээрээ бүр үнэхээр алдартай юм аа. Сая нааш ирэхэд
Армени бол ийм юмар арай жоохон дутуу санагцсан. Одоо ингэж харахад гар арчлаараа хийсэн юм ингээд бүр яа зураагаад байгаа байхгүй. За энэ Галата Таврыг үзхийн тулд мөнгө төлж авах юм байна л да. 20 лира төлдөг, 30 лира төлдөг. Тэгээд яг энэ тикетийн офис дээр нэрэл хоёрыг ингээд авах гэж хэлсэн. За 30 байна гэж мөнгөө гаргаад тэг ингээд бэлтэл. Тэгээд тэгсэн чинь яг энэ хаалгаар нь хүн нь гараад явчихаар гайхаад хөөе хаг цагтай юм шүү гэж цаг харсан чинь цаг 6:14 болж ирсэн байхгүй юу? Яг тэр үед тийм юм. Тэгсэн чинь авир нэлээ нараа. Ticketing closing time гэсэн чинь 6:14. Ийм амар таймингтэй баг шиг. Тэрийг бити үзгинэ энэ тавар тодорхойг. Энэ авт зураг авах ингэж бод ерөн байх юм байна. Өглөө ирдэгснөө амар хүнтэй. Автаар нэг юм олж ой гэж бодож байна. Эдний Turkish coffee, Turk coffee угаасаа айгүй алдартай. Тэгээд нэг айтаахан газар олж байгаа Turk coffee ууж үзье гэж бодож байна. Энд нэг юм гоота цэргүүд яваад байгаа юм да. Хаан цэргүүд юм бол. Дайрын кофе бэлтгэж байна. Сая айс макиато тэгээд турк кофе тэгээд цай захиалсан. За туркд кофе өгтөө болохоор яг кофегоо устай тэгээд хажуу талд нэм иддэг амттай заавал ингэж сэтэр нүгд юм билээ. Кофег уухтаа ууж дуусчаад доод талд нь ингэ шар тундаг. Тэгээд тэр шарыг нь болохоор харж агаад бас юу яаж болдог. Ирээд өгөө зүгэнжүүлдэг. Тэгээд туркд болохоор кофе одоо нэг орж ирсэн зочиндоо ерөн өгдөг. Одоо ч манайх турк айл тэгээ манай гэрт хүн ороод ирэхээр ингээд яг энэ кофегаа устай ингээд амттай нь хийгэж ингээд тавьдаг гинэ ширээн дээр. Тэгээд тэнгуү тэр хүн эхлээд амттангийн идэх юм бол энэ хүн өсөж байгаа юм байна, хоол иж өгөхтэй байна ингээд шууд хоол иж одоо дайлдаг гэдэг заахгүй юу? Харин энэ хүн шууд кофенаасаа төрүүлээд уснасаа ч юм уу төрүүлээд уух юм бол энэ хүн кофе уусан нөлөөтэй байна гэж дүгндэг гинэ. За кофеныхаа юуг шарыг хараад исэн чинь шарныхаа ингээд дундуур яг нэг ийм зураас хэвцэн байгаа зэрэг зам явцсан юм шиг. Тэгээд би эндээс харсан. Тэгээд тэгсэн чинь зам байх юм бол удахгүй дахиад аялалд гарна. За тэгээд янз бүрийн амьдралын одоо сонголтонд учрна гэдэг жаа байхгүй юу. За өглөөний мэнд хоёр Стамбул хотоосоо яваад одоо Анкара гээд хот руу явах гэж байна. Анкарад очичоод хоёр бас нэг 2 юм уу 3 хоног төлөвлөгөөтэй. Кыргызстан танилцсан 2 хос болон миний нэг таньдаг бас нэг турк охин Солонгос танилцчихсан нэг охин байдаг байхгүй юу. Тэгээ тэр гуравтаа ерөн уулзгаад Анкара руу явж байна. За тэгээд Стамбулаас болохоор Анкара руу автобусаар 5-6 цаг яваад очиж тийм байна. Үнийн хувьд ч гэсэн дажгүй үнэтэй. Одоо автобусных нь вокзал руу явж байна. Тийм байна. За тэгээ өнөөдрийн төлөвлөгөө бол тэр байна. За бид тэр одоо метро руу галах чинь. Нэг энэ автобусны карта байхгүй юу? Энэ Стамбулын. Бид тэр сая автобусанд суучихсан чинь энэ мөнгөгүй болцсон эдийн. Тэгээ гайхаад хүр одоо яана гэдэг. Яаж яхад автобусны буудлын дээр тэмэглэг газар байдгүй юм бэ? Бид тэр сая суусан. Тэгсэн чинь намаа нэг өөрийнхөө солонгост ашигладаг байсан. Одоо энэ телийн карт гэдэг байхгүй юу? Тэр нь шууд тэрийгээ дарсан чинь шууд ажиллаж байна. Тэгээ ямар тач метроныхаа буудлын дээр хүрээд ирлээ. Nakit ödeme için para girişi yapınız veya kart ödeme için kredi banka kartı tuşuna basınız. Энд метро нэг суултын ерөн 40 лирагаас эхэлж ах шиг байсан. Тэгээ бас хөөрхөн солонгостой төстэй үнэтэй, солонгосоос үнэтэй ч юм уу. İşleminiz yapılıyor. Lütfen bekleyiniz. Kart yüklemeniz gerçekleşti. Болсон автоор метронд нь ороод ирсэн байна. Ерөнхийн иймэрхүү харагдсан юм билээ. Тэгээд яг ингээ метро руу доошоо ороод ирэнгүүт битээр одоо угаасаа аялагч хэдэн хийж байгаа шүү дээ. Ингээ цөөнх мөнгөтэйг явж байгаа болохоор. Тэгээд тэгэнгүүт хөөе туслах уу гэсэн хүмүүс амар их таарад байгаа байхгүй ганц хоёр. Тэгээд битээр нэг Google-с харахтаа нэг Стамбулд бас иймэрхүү скам их байдаг гэж уншсан. Яадаг скам бэ гэхээр нөгөө туслахуу гээд одоо мөнгөж аваад карт ээж нэглэнгүүтээ хараг багт ингээ хоосон картаар солиод өгдөг гэх нэг тиймэрхүү скам их байдаг. Анхаараарай гэсэн юм байна. Тэгээ өөртөө тэнэглэж чадж байгаа болохоор угаасаа туслалцаа хэрэг байхгүй л юм л та. Тэгээ ямар ч байсан тэр хүмүүсүүд нь
туслах нэрээ үнэхээр туслах гэдэг хүн юм болов уу эсвэл яг лоорт гэдэг хүн болов уу гэдгийг хэрэг ялах боломжгүй юм байна. За автобусны бас стейшн дээр ирсэн. Тэгээд юу юм бэ? Эндээс Анкара хүртэл болохоор нэг хүний 700 лирагаар ерөн явдаг юм байна. Яг дундаж үнэ. За 2 хүний нийлээд 1400 төлөгч. Энэ манай автобус тий? Окей, энэ манай автобус юм байна. За бид хоёр автобусанд суусан. Энэ автобусыг айгүй их рекламцсан гэсэн. Юу гэж хэлсэн гэлээ? Royal Moyal Benz 2026 оных моных гэдэг амар томролцсон. Шинэ юм байна. Шин бараг чи шинэ судал дээр сон өмнө хүн сууж байгаагүй гэл. Энэ бол айгүй нөө. Бид хоёр нэг Кыргызстанд хотоорны нэг юм жижигхэн баанд явсан шүү дээ. Тэр бол бүр амар байсан шүү дээ. Air condition жаахгүй зөвхөн дээд талаасаа ингээс салхи орж ирдэг. Тэгээ амар шатлцсан. Йоо, энэ бол өстой тухтай юм байна. Гой тухтай яваад очих юм байна. Энэ бол таалагдлаа. Хоёр сайхан стелтэй ирлээ. Бүхэл бүтэн 10 цаг автобусанд цааж байна. Ой ямар хурдан зэрэг юм тий. Тэр юм хостел барьж байгаа. Тэгээд энд 2 хоног Анкара. Тэгээд twin bedroom авсан. Өглөөний мэнд Туркийн нийслэл болох Анкара хотоос мэдчилж байна. Та нар гэхдээ над шиг Туркийн нийслэлийг Стамбул гэж боддог байсан. Би бол Стамбул гэж боддог байсан аахгүй. Тэгсэн чинь Анкара нийслэл байж таарсан. За тэгээ 1923 онд болохоор Туркийн нийслэл болохоор Стамбул биш Анкара болж исэн юм байна. Тэгээд яагаад Анкара маань Турк улсын нийслэл болсон бэ гэдэг нь болохоор Стамбул хот маань болохоор яг далайн иргдээр байрладаг. Тийм болохоор нэг одоо дайсны цэргүүд довтлоход айгүй амархан байсан учраас тухайн үедээ 1923 онд Турк маань Стамбул биш Анкарага төвийн нийслэл болгож сольж исэн юм байна. Тэгээд Анкара болохоор яг одоо Туркийн газрын зурган дээр харах юм бол төв хэсэгт нь байрладаг. Тийм учраас илүү одоо найдвартай, аюулгүй илүү стратеглик. Тэгээд дайсны цэрэг одоо ямар нэгэн байдлаар дайсан тохиолдолд илүү аюулгүй байна гэж үзээд тухайн үедээ нийслэлийн Анкара болгож байсан юм байна. За тэгээд хоёр хотын маань ялгаа гэх юм бол Стамбул хотод нь илүү аялал жуулчлал хөгжсөн. Аялал жуулчлалын төв нь ер нь төндөө байрлалт юм байна. Харин Анкара хотын хувьд болохоор яг энэ одоо Турк улсын парламент, яам зэрэг одоо бүх салбарууд болохоор яг энэ төв хэсэгтээ байрлалт юм биш шүү. Одоо энүүгээрээ ялгаатай байсан бах нэ. Тэгээд бид хоёр өчигдөр нааша Стамбулаас Анкара руу автобусаар явсан. Тэгээ нэг хүний 700 лира төлөөд явсан байхгүй юу? Ер нь бол хямдхан байсан. Тэгээд бид хоёр автобус нь шууд одоо нэг экспресс бас гэж бодсон чинь үгүй байсан. Яг одоо энэ нааша Анкара руу ирэх замд байсан бүх жижигхэн хотуудаар дайраад тэндээсээ хүн аваад явдаг автобус байж таарад тэгээд бид хоёр бүр бараг 9-10 цаг явсан байт юм аа. Тэгээд хэрвээ Стамбулаас Анкара руу аялах гэж байгаа бол автобусанд бити суугаарай. Суухаар бол экспресс басанд нь заавал суугаарай. Бид хоёр шиг ингэж алтваа. Амар хятардсан байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэс гадна Солонгост байдаг KTX шиг хурдны галт эрэг байт юм байлээ. Тэгээд 1-2 өдрийн өмнө ахын бол хямдхан билетүүд зөндөө байдаг. Тэгээд ер нь бол автобуснаас илүү хурдны галт эрэгээр явах нь хамгийн зөв юм шиг санагдсан. Хугацааны хувьд Стамбулаас Анкараараа хүртэл 3 цаг 40 минут л явдаг юм байл шүү. За, Анит Кабер гэдэг нэртэй газар ирлээ. Энэ газар яадаг вэ гэхлээр Туркийн бүгд найрамдах улс болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн болох Мустафа Кемал Ататүрк гэдэг хүний бунхан байдаг газар юм байна. Тэгээд өнөөдөр амралтын өдөр учраас маш олон хүмүүс байна.
За энэ талбай бол яг Анкара улсын яг төв талбай юм байна. Манай улс Сүхбаатарын талбай шиг. Тэгээд оюутан залуусууд бас хичээл сургуулаа дуусгаад төгсөлтийн баяраас энд ирж зураг татуулт юм байна. Сая анзаархны оюутнууд бас зөндөө харагдаж байна. За бид хоёр талбайгаа үзэж дууссан. Одоо эндээсээ гарах чинь. Тэгээд одоо хайж байгаа вэ гэхлээр бид хоёрын Анкарад ирсэн бас нэг шалтгаан байгаа. Ямар шалтгаан байгаа вэ гэхлээр Кыргызстанд бид хоёр уулын донд явж байгаад тааралцсан хос байсан шүү дээ. Тэр хоёр хостойгоо уулзах чинь. Тэгээ манай хоёр болохоор бид хоёрт Анкара хотыг үзүүлээ. Тэгээд орой тишээгээ бас хамт хоолндоо ирэх гэсэн байхгүй юу. Тэгээ бид хоёр одоо нэг тэр хоёртойгоо уулзах чинь бид хоёрыг хаана явж байгаа ингээ асууж тэгээ ямар ч хэлсэн олцчаад дахиад бичлэгээ явуул. За одоо бид хэд болохоор Анкарагийн хуучин хотын хэсгээр явж байна. За энэ миний нөгөө яриад байсан Sand Coffee гэдэг Туркийн алдартай кофе. Энэ болохоор ингээд ийм тусгай савн дотор ингээд элссэн баггүй тэлсэн халуун. Тэгээ шууд энэ дээр кофега буцалгаад өгд юм билээ. За энэ Анкарад болохоор яг хүн амын тоон бол 4-5 сая хүн амтай гэж уг нь 2 жилийн өмнө байсан юм байна. Тэгээд 2 жилийн өмнө газар хөдлөлт болоод тэгээд бусад хэсгүүдээс нь болохоор Анкараг руу зорж одоо нэг иргэдэн нүүлгэн шилжүүлэлт ч юм уу те хурж ирж амьдарсаар агаад одоо ер нь бараг 7 сая гаруй хүн амтай болсон байгаа гэдэг чинь дараа жил гэхэд ер нь 8 сая хүн амтай болчихно байгаа юм байна. Тэгээд миний харж байгаагаар бол Анкара Стамбулаас бол 2 дахин хямдхан баг шиг байна. Стамбул бол юмны үн бол айгүй үнэтэй байсан. Тэгээд энд бол 2 дахин 3 дахин хямд харагдаж байна. Хоолны үн одоо нэг цоронзон идэл мэтлэлтэй сүвнэрүүдийнх нь үн бол 2 дахин ер нь бол хямдхан байна. За одоо энэ Турк улсын яг үндэснийх нь талах байгаа юм. Тэгээд бид хоёр болохоор Анкарагийнх нь талхыг нас эзэж үзэж байна. Өөр бас байж болох. Ингэж харагдаж байна. Энэ болохоор яг ингээ үлэмжлэлт болох нь байна. Энэ Турк гэдэг шүү дээ. Энэ талхыг бас чухалчилж үздэг болохоор одоо засгийн газрын газраас энэ талхны үнийг дур мэдээж дээшээ доошоо болгож болохгүй гэж үздэг юм байна. Тэгээд бүх одоо нэг ямар ч хотод байсан яг энэ талхуул нэг ширхэг нь 20 лира байд юм биш үү? Тэрийг сайн мэдлээ. Мэдгүй зүйлсийг айгүй их сурч авч байна. Манай хоёр хосоос. Тэгээд Турк хүмүүс болохоор бас ийм шовонд айгүй дуртай хүмүүс байдаг гинэ. Тэгээд их одоо байрууд нь одоо ийм байдлууд нь юутай шовооны ийм үүртэй хөрхөн ингээд юу зорцсон байдаг гинэ. Шовооны одоо байр байдаг штэ хадаад тавьсан байдаг гэдэг ч байна. Бидэд хоригны талаар ярьж байна. Тэгээд Туркд талаараа хүмүүс гэрлэхдээ яг гэрлэхийнхаа өмнөх өдөр нь эмэгтэйчүүдээрээ цуглараад хена гардан дээрээ зураад тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүдээр өнгөрөөдгийн гинэ. Тэгээд ээж одоо эгчнэр нь ч юм уу тий хамтдаа ойлгаад хоолоо идээд нэг тиймэрхүү өнгөрөөдөг гэдэг чинь бас сонирхолтой юм байна. Манай нахын нэр аягүй сонирхолтой Чингис хаан гэдэг нэртэй. Эцэг их нь ингэж нэрлсэн гэдэг байгаа байхгүй. Эцэг их нь болохоор яг Монгол одоо үндэс агсааг аягүй их дээдэлдэг хүмүүс. Тэгээд үндэс агсаа нэг тиймэрхүү болохоор бас Чингис хаан гэж нэрлсэн юм шиг байна. За одоо бид хэд Анкара хотод байдаг маш алдартай кастл руу алхах гэж байна. Тэгээд тэр уулын аргил дээр харагдаж байна. Доороос нь хавуулаад дээшээ өгсөд 20 минут алхаад гарчдаг гинэ. За энэ хав болохоор яг манай ахын эмээ өвөгийн үед бол яг төвнээс гинэ Анкарагийн төв яг цайзынхаа хажуу хавдлаа л та. Тэгээ одоо болохоор энэ хэсэг нь яг төв гэж нэх явдаггүй гэж байна. Тэгээ анзаарах юм бол хөгшин хүмүүсээс нэлээ их байна. За энэ цайз маань болохоор Анкарагийн хамгийн эртний бэхлэлт болох Анкара цайз гэж ярьд юм байна. Тэгээд энэ цайз болохоор 2 давхар хэрмээр хүрээлэгдсэн. Бөгөөд одоо энэ харж байгаачлаа юм дотроо чулуун гудамж, уламжлалт Турк одоо энэ байшингууд гар урлын дэлгүүр жижиг кафенуудаар одоо дүүрсэн байт юм байна. Тэгэд энэ дээрээс болохоор Анкара хот бүхэлдээ яг 360 градус харагддаг гинэ. Тэгээд сонирхолтой нь гэвэл энэ хэрмийг
Хэрмийн одоо зарим хэсгийг нь болохоор барихтаа эртний Роми үеийн одоо нөгөө баган чулуу барилгын үлдэгдлүүдийг дахин ашигласан гэж байна. Тэгэд одоогоор болохоор энэ газрыг бол Анкарагийн төв соёлтой танилцах хамгийн алдартай аялал жуулчлалуудын цэгүүдийн нэг гэж ах маань хэллээ. За эндээс ингээд Анкара хотоо 360 градус харж болдог гэнэ. За тэгээд энэ шилтгэн буюу кастл маань болохоор 3000 орчим жилийн түүхтэй гэж үздэг юм байна. За бид нар хаан гэд базарт ирсэн Анкарагийн базарт ирлээ. Тэгээд энд бол юмнууд аягүй хямдхан байдаг юм байна. Живс жишээлбэл 1 кг черри 70 лира гэж шүү дээ. Хамаагүй хямдхан байд юм байна. Тэгээд мэдээч хэрэг базараар орохоор сонирхолтой байдаг л та. Янз бүрийн зүйлсүүд харах боломжтой байдаг. Сэнсэн нэмэх зарч байна. Тэгээ яг локал захын л л та. Юмны үн юм байх хэрэгтэй байхгүй юу? Ottoman style bazaar. So it's like all of the shops and inside there's a small prayer room. So people can just pray and just do business back at the same Wow. time. Very Ottoman style. Энэ дахин одоо энэ голд хэсэгт байгаа энэ дөрвөлжин хэсэг бат. Энэ болохоор мөргөлийн хэсэг гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө яг одоо ислам шашинтай одоо шашны хүмүүс чинь өдрийн 5 удаа мөргөдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд яг захын хүмүүс маань өдрийн 5 иш орж мөргөдөг юм байна. За манай хоёрыг хоолнд оруулсан гинэ. Тэгээд бид одоо ресторан орж байна. This is meze, like starters, and in Aspava they are bringing before even they ask what you are ordering. And we have here jajik, so it's a cucumber with yogurt. There is some mushrooms with cheese, some fries, some salad. It's seasonal because we can see some strawberries over there, and there is chi kofta. It's a maybe my husband will explain better. There is no meat over there. It's very strongly like pushed, like a special kind of grain. Thank you. Special kind of grain, and usually it is spicy and not spicy. So I don't know what kind they will bring. We will need to try. You eat it with salad and lemon. So you just put in the greenery and then you put the lemon. So, and then you can eat. It's ready to go. Okay. За энийг ингэж хэлдэг юм байна. Одоо туршиж үзье. За манай хоёр одоо явах чинь бид хоёрыг болгочлоо. Бай бай. Яа, өнөөдөр ямар гоё өдөр яваа. Гоё өдөр өнгөрлөө. Бид хоёрыг айгүй их Анкарагийн гоё хэсгүүдээр авч явлаа. Гоё Турки яг үндэсний хоолоодыг ингээд сайн тайлбарлангаа бас идүүллээ. Үнэхээр гоёлаа. Өстой гоё өдөр байлаа. За өглөөний мэнд Анкарад 2 дахь өдөр эхэлж байна. Өчтөр Турк, Поланд 2 хасаасаас халаад бид хоёр шууд хостел руу амар ядраад шууд унтцсан. За тэгээ ямар нэгэн бичлэг бол хийчихсэнгүй. Тэгээд өчтөр бол үнэхээр гоё өдөр өнгөрсөн. Тэгээ янз бүрийн сонирхолтой зүйлсүүд Туркийн талаарх сонирхолтой зүйлсүүдийг бол мэдэж авсан. Тэгээд энэ бичлэгийг хэрвээ манай хоёр бас үзэж байгаа бол дахин баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр болохоор бид хоёр юу яана? Нэг турк охинтой уулзнаа. Яадаг турк охин бэ гэхлээр би өнгөрсөн жилийн 9 сард ээлжигийн бюро програмд Солонгос тахтаа оролцож байсан байхгүй юу? Тэр үед болохоор яг энэ турк охинтой анх танилцж байсан. Энэ болохоор Черэн гэдэг. За тэгээд Черэн минь айгүй хөөрхөн бит хоёрыг гэртээ дуудсан, урьсан байгаа. Уламжлалт одоо цаг ямархуу байдгийг үзүүлье гээд гэртээ дуудсан. Тэгээд бит хоёр одоо гэрлөө нь явж байна. Тэгээд бас айл руу хос орох нь бас жоохон онцгой штэ. Тэгээд тийм болохоор бит хоёр цамдаа нэг шоколад набор ч юм уу эсвэл жимсний сет ч юм уу тиймэрхүү зүйл бас аваад орё гэж бодоод одоо дэлгүүр рүү явж байна. Өнөөдөр аваад гарч байна. За Туркад болохоор
таксиний үн айгүй үнэтэй юм шиг үлээ. Тэгээд метро янз бүрийн одоо автобус нь бол сайн өгсөн байдаг. Тэгээд тийм болохоор аялах байгаа бол одоо олон нийтийн тээвэр бас хэрэглэл их зүгээр санагцсан. Тэгээд одоо бид хоёр такси та явж байгаа шүү дээ 17 км газар явхад 767 лира төлөх гэж байна. Нэг иймэрхүү байна таксиний үн. За бид хоёр айлынхаа доор ирсэн. Тэгээд харуул хамгаалалт айгүй сайтай амир сүртэй байранд ирсэн. Шалгаж орууллаа. Манай охины маань амьдарч байгаа байр энэ юм байна. За бид хоёр айлдаа ороод ирсэн. Бид хоёрыг айгүй сүртэй огтож авч байна. Ямар гоё юм бэ хараа. Тэгэд охиноо танилцуулъя. Okay, you can introduce yourself now. Hi, I'm Ceren. I'm from Turkey, and a few days ago I learned my friend is coming to Turkey, so I wanted to show her the actual Turkish breakfast. Turkish breakfast is very important. It's the most important meal of the day for Turkish people. One of the most important things for Turkish breakfast is cheese and olives and bread. Some vegetables here, like tomatoes and cucumbers and like some other vegetables, and the fruits. We have French fries, but like homemade French fries. And this is menemen. Menemen is one of the most famous Turkish breakfasts. It has scrambled eggs and tomato and peppers. We have mushroom with also cheese in it. I told you about sucuk before. Sucuk is like Turkish sausage. It's a bit spicy, and we eat it also with egg. And in here, this is not from traditional Turkish, but my mom's my mom makes it this way. It has egg and sucuk, Turkish sausage, and also cheese on it. Chai is very important for Turkish culture. As you can see, one of the most distinct thing is it's red. It's the red color of it, and the shape of the glass is also very important. And we drink it almost every day. За энэ бол ингээ халуун шууд гарч ирдэг бол түрүүн тайлбарсан. Айгуу гоё. Анаа үнэхээр гоё хоолнууд ингээ бэлдэж тавилаа. Бид нарт зориулж. За энэ Туркид каймак гэдэг өрөм байдаг. Манай Монголтой яг адилхан өрөм. Тэгээд эднийх болохоор каймака зүгийн баалтай хамт иддэм байлээ. Тэгээд талхтайгаа хамт төлөө иддэг. Манайх болохоор зүгийн баал иддэггүй шүү дээ. Энүүгээр бол ялгаатай байгаа. Энэ каймак нь амар гоёмтой байх хэрэгтэй. Ийм хамсаад үзээд. Whoa! Morning sun here, then bye there. With Wow. last room, Ceren. Аха. За. Ахангэр балкононд ингэж харагддаг юм байна. It's the midpoint of Уртлын харагдах хэсэг нэг иймэрхүү view. Хоолны дараа болохоор турк айлууд ихэвчлэн ийм десерт үздэг. Зармаг, баклава. What was the name of the yellow thing? Helva. Helva. Helva гэдэг нэг юм шар өнгөтэй зүйл байт юм лээ. Тэр ингээ гурван төрлөөр нь хамтдаа нэгдэм байлээ. Нэг гоё кофе өгч байна. If you go to someone's house and drink a coffee with them, it will stay as a memory for 40 years. За турк айлын хаалга тотгошоогоо онгоод хэм биш. Энийг сайн анзаарлаа. Тэгээ энэ ямар утгатай вэ гэхээр зочин бол үргэлж welcome гэсэн утгатай юм байна. Гадагшаагаа онгоолох юм бол зочноо одоо нэг түлхэж байгаагаас өөрсдөө байдаг учраас Туркийн айлын одоо хаалганууд бүхэд ингэж тотгошоогоо онгоодог гэж байна шүү. За тэгээд турк айл болохоор ингээд гадаана ерөнхийдөө гутлаа тайлж гэлүүгээ орд юм шиг байна. Ерөөсөө манайх ч ингээд ороод үүдэндээ тайлж штэ. Тэгхгүйгээр ингээд гараад гадаана өсөд сайн намайг гэлүүн дээр гутлаагаа яваад штэ. Ахвар хараа шок. Шок нарт гутларч хараад ирсэн. За ахын маань шинийг
Рональдын машин байна гэж. За бид хэд одоо төс колор руугаа хөдөлж байна. Тэгээд манай Черэний аав хөргөж өгч юм бид хэдийг. Тэгээд ээж нь болохоор гэртээ үлдсэн. За бид хэд замдаа явж байна. Төс колор руугаа явсаар. Төс колор болохоор давс нор ахгүй юу? Тэгээд Анкарагаас болохоор машинтай 1 цаг 30 минут. Вау! Ягаан өнгөтэй харагдчихна. Тэгээд вау, ямар гоё юм. Яг өдрийн цагт ингэж ягаан өнгөтэй харагддаг гэсэн яг үний юм байна. Вау. Арт таруул бүр гоёрдох. Тэгээд юу юм бэ? Зуны цагт болохоор ихийг усан уушаад давс ерөнхийдөө үлддэг. Тийм болохоор хүмүүс дээр нь юу яадаг? Тавч ч юм уу слипер аваад тэрнтэйгээ зугаа гүөх боломжтой байдаг. Ингээ одоо норон дээр. За бид хоёр Анкарагаас 1 цагийн зайтай машинаар явж ирээд Төс Колов гэдэг ийм давс норон дээр ирсэн байна. Тэгээд энэ давс норон айгүй алдартай юм байна. Тэгээд харж байгаачлаа ингээд бүх юм давс энэ доош байгаа. Айгүй хатуу юм давслаг байна. Тэгээд зуны цаг болж байгаа болохоор устай хэсэг нь бол ус нь ширэгчтэй юм байна. Ус нь байхгүй болчтой. Тэгээд энэ давс норын давс штэ. Тэгээд тийм болохоор Туркийн давсны томоохон их усруудын нэг гэж бас явдсан юм байна. Тэгээд ямар ч гэсэн ийм гоё газар ирсэндээ айгүй гоё байна. Тэгээд сонирхолтой юм аа. Анх удаа ийм давс норон дээр ирж үзэж байна. Яг нэг өөр гарагт ирсэн юм шиг сэтгэл ер нь төрүүлт юм байна. Jaybird singing something about the way things used to be. Now I'm dancing on a wire like a cheap paper tiger, strumming on a heartstring stereo to a song that no one knows, and it goes like this. Хоёрыг сая Австралийн маань гадаа буулгаад өгчлөө. Тэгээд өнөөдөр айгүй гоё өдрийг хамт өнгөрүүлж чадлаа. Тэгээд Жерэн болон Жерэнгийн гэр бүлдээ баярлаа гэж хэлмээр байна. Өнөөдөр айгүй гоё өдөр байлаа. За өглөөний мэнд өнөөдөр бид хоёр болохоор Каппадокиа руу явах гэж байна. Тэгээд ачаануудаа аваад буудлаасаа гараад ирсэн байна. Тэгээд одоо болохоор Анкарагийн автобусны вокзал дээр ирсэн байна. Каппадокиа руу болохоор зөвхөн автобус явдаг гэд тэгж байна. Тэгээд 4 цаг явах юм байна. Одоо болохоор бид хоёр 11-ийн билет авсан байгаа байхгүй юу? Тэгэхээр өдөр тийшээ очихл юм байна. Автобуснасаа буусан. Одоо болохоор зочид бодол руугаа явж байна. За бид хоёрын өнөөдөр байрлах бодол болохоор энэ Пегас гэдэг. Энэ дондаа бас яг зүгээр дундаж үнэтэй бодол юм байгаа. Хямдтандаа орох байх баг. За манай бодол болохоор ресепшнгөө өөрсдөө селф чекин хийн гэсэн. Харж үзээ. За Каппадокиа King шууд энэ хаалга юм биш үү? Энэ нь болохоор одоо нэг амар гой бодлоод бол зөндөө байгаа юм. Тэгээ бид хоёр эхний хонж байгаа өдөр болохоор зөвөр хамгийн энгийн бажд бодолд хонж байгаа байхгүй. Тэгээ доторх нь яг ямар хөө байгааг нь хараат. Би бол хараагүй юм бэлгээ захиалсан. Оо. Хөөе хамаагүй дээр байгаа биш үү? Ой амар айтаахан бодлоо тхүү. Амар бодлуудаар дамжсан болохоор. Энэ горомын тасгыг ерөнхийн үзчээд өнөөдөр тэгээ бодолдоо амарч аваад маргааш их сонирхолтой эхлүүлэх гэж байгаа. Яаж эхлүүлэх гэж байгаа вэ гэхээр бид тэр энд 2 хоногийн турш машин түрээслэж байгаа байхгүй юу? Тэгээд машиндаа хонноо. За тэгээд бид хоёр нэг Каппадокиа гэдэг янз бүрийн бичлэгнүүд үзсэн чинь Солонгос жуулчид ихэвчлэн машин түрээслэнгээ дотор нь ингээ хононгоо айгүй олон газрууд үзсэн байсан байхгүй юу? Тэгээд бид хоёр ч гэсэн энэ айгүй айтайхан санаа байна. Заавал бодол мөнгө өгөх шаардлагагүй байна гэж үзээд бид хоёр 2 хоног машин түрээслэхэд болсон. Тэгээд зөндөө газар үзэн дээ. Тийм. Машинтаа болохоор энэ нэг жижиг тасгай учраас ийш тийшээ явах автобус хүлээгээд ер нь цаг
өдрийн цаг айгаа хурдан өнгөрчих юм шиг санагдаа. Тэгээ бид өөрсдөө машин дээрээс. Хүмүүс машин рентал айгүй их хийдэм байлээ. Тэгээд бас нэрээ машина хэдэр төрөсөж байгаа лээ хоёлаа. 2 өдрийн 140 яваагаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө бол машин дөрөслөгд энэ хавцаа мөн гардг юм байна. Нэг хаач авсан нэг юм нохоо найзтай байх юм аа. Тагаа л явж. Найзалцсан уу та хоёр? Бидэрийг жоохон дараа танилцуулаач. Тэхүү. За дагаа явна. За. За дагаа. Ам дагаа яв. Хашаа хийжээ. Хэмээ. Амар дагуулсан. Yan гудамжин дундуур нь алхах аюул сонирхолтой юм байна. Хараа. За тэгээд штэ энэ хач олооноодын хамгийн сонирхолтой нь гэвэл дээр үеэсээ хүмүүс энэ одоо хаднуудыг доторхойг нь ухаад тэгээд гэр сүм агуулгах болгон ашиглаж ирсэн гэж шүү. Энэ дотор болохоор юу байсан бэ штэ? Марины зүчээ хийсэн байна. Ямар сонирхолтой. Цонх штэ. Ингээ гарангуут ийм юм байна. За яаж юм нэ? Хоёр бууч. Яаж бууж байгаа лээ? Дөрөв мөчөөрөө. Чи ямар үйл юм бэ? Яна хэдэн сартай юм бэ? Оо хатаж үзээтэй. Яа. Ямар хатдаг юм бэ? Оо атгах. Чи том болоод энэ Кокод нэг ийм дуу аваад өгчвөл яах вэ? Кокод нэг хажих яа буужаа. Үдэлцгийг нэ. Үе нороо ногрлаа. Яач вэ? Жон гацчих бошгод хүү. Гацчих. Оо баасан дээрээ хөвчлээ штий. Оо замаана. За өглөөний мэнд бэлгээ сая өглөө босоод машин аваад хүрээд ирсэн. Тэгээд одоо бид хоёрын буудлынхаа өрөөнөөсөө гараад машин руугаа юмнуудаа зөөгч байна. Тэгээд өнөөдөр бид хоёр одоо энэ Горемэ хэсгүүдээ болохоор хинхин үзээд бас өөр ямар үзэх боломжтой газрууд байна. Тэрүүгээр нь явж үзье гэж бодож байна. Тэгээд мэдээч хэрэг машиндаа ханах болно. За явцгаая. За нэг нөрөө. Яа. Яа санаа. За. Нэг нөрөө. Нэрээ хатчихсан. Үгүй. За. За бид хоёрын төрөөс сэлж байгаа машин болохоор энэ бол биш харанхтай машин. Энэ ямар нэртэй машин мөлий? Дасяа. За бэлгээ жоохон байж байгаа тайлбарлана. Хоёр машиндаа ороод ирээ суудсан байж гин. Тэгээд машин маань айгаа хөөрхөн гасархан хитахан юм байна. Ийм нэг map өгсөн байна. Энэ дээр болохоор ингээ үзэх боломжтой зүйлсүүдийн бүгдийг ингээд тэмдэглээд өгсөн байна. За жолооч бэлгээ. Жолооч бэлгээ биднийг март руу авч явж байна. Том март руу. Хоёр арай нөгөө машинаа хонох хэрэгтэй учраас над хоёр дүүс авах хэрэгтэй. За бид хоёр дэлгүүрээсээ гараад ирсэн сая нэг хэдийн юм авлаа. 30,000 вон харуулаад. Өндөө юм байна ингээд. За бид хоёр өнөөдрийн хамгийн эхний үзэх газар болох Different Valley гэдэг хэсэг дээр ирлээ. За энэ болохоор ямар газар вэ гэхээр Different Valley гэдэг нь болохоор төсөөллийн хөндөө гэж турк хүмүүс бол нэрлэдэг юм байна. Тэгээд энэ нь яагаад төсөөллийн хөндөө вэ гэж одоо яг тэр уртаар за энэ хатыг харж байна. Энэ юутай адилхан харагдчихэв. Тэмээ тамир адилхан маас тий. Ингээд талгаа тэгээ хоёр бүхтэй. Тэгээд яг ялангуяа энэ тэмээ хатаараа айгүй алдартай юм байна. Хүмүүс энд зогсоод ингээд зураг авахулдаг айгүй их. За тэгээд энэ босод хатнууд нь ч гэсэн оцон шовоо, тэмээ тэгээ янз бүрийн шовоонуудын дүрс мөрс харагддаг. Айгүй юм өвөрмөд тогтцтой газар гэж хэлж байна. Нэг сонирхолтой шилхэн авсан. Одоо болохоор энэ яг
Нөгөө нэг юун дээр гардаг. Энэ ч удаа. Дам шиг байгаа гэх. Мөдөд өнгөрөөсөн шинэ киноны. Орон хайваа амар сүртэй юм аа. Тэр ортол тарж байгаа тэр өндөр чулуунаа тарж байгаад яг энэ хэсгийг ингээд Low Valley гэж нэрлэлцтэй юм байна. Тэр нэг өөр ертөнцтэй юм шиг мэдрэмж өгөөд ах юм. Энийг хараа миний амьдралдаа харж байсан хамгийн том үлэс. За энэ газар юугаар алдартай вэ гэхээр одоо энэ ортол тарж байгаа амар өндөр хатан чулуунууд дааз эднэрээр алдартай. Хэлбэр нь айгүй сонирхолтой хэлбэртэй болохоор хүмүүс энийг хайрын хөндийгээ нэрлэлсэн юм байна. Ингээ харж байгаа ч та. Явж байгаа. За бид хоёр сая замаараа пицца пикап хийж чадлаа. Тэгээд одоо болохоор кампинг газар руугаа явж байгаа байхгүй юу? Тэгээд очиж байгаад юмнуудаа засаад орой тийшээ бид хоёр машиндаа хонох хэвээр. Тэгээд өглөө болохоор бид хоёрыг одоо машинаа тавьж байгаа газар өглөө яг өөрийн 4 цагт агаарын бөмбөлгнүүд маань аягүй гоё харагддаг гэдэг чинь. Тэгээд очиж ямар ч гэсэн гоё спотыг олж авцгаая. За бид хоёр өнөөдөр энд хонох болно. Тэгээ сая авчирсан пиццагаа одоо энд идэх гээд сууж байна. Бид хоёр дээр амтын хэрнээ. За Иморс. бид хоёрын энэ ирсэн газар болохоор Low Valley-гийн дээдлийн хавцлын дээд хэсэг байхгүй. Тэгээд машинаар нэг машин орж ирэхэд 100 лира төлсөн. Тэгээд эндээ хонж болно гэдгийгсэн. Энэ хаваар гайгүй зөндөө олон хүмүүстэй хамт хонох юм шиг байна. Жанута. Байла. шугайдаа. Там байна гэж. Таны минь цаг 4:44 болж байна. Одоо энэ дүүр цайж эхэлж байна. Бас зөндөө машинууд ирж байна. Манай агаарын бөмбөлгнүүд одоо удахгүй ирэх юм шиг байна. Гадаа айгүй хордон өөр цайж байна те. Өглөөний цай таар гэдэг. Тэр ортлоос бөмбөлгнүүд маань насаад асчлаа. Одоо удахгүй ирнэ. За бид хоёр болохоор bucket list-тэй биелүүлэхээр Каппадокиагийн баллон үздэг яг view point дээр ирсэн байна. Вау, нартлыг харалтай амар гоё юм би тий. За миний хувьд болохоор bucket list номер 18. Миний болохоор 55 дахь хэсэг маань ингээд дийлж байна. Yay! За ингээд bucket list юм байна. Хөсөл хийж байна. 1, 2, 3, 4. Jaybird singing something about the way things used to be. Now I'm dancing. Бөмбөлгөр хүрээлээ. Маш сонирхолтой юм бэ. Тэгэл гэх юм бол амар гоё юм. Тэгээд машин дотор унсны эцэст ийм гоё мүдлээ, гоё ялаа. Стогоо нэг хамгийн анх хөөрж явахт амар хол хөөрөлөөс байхгүй юу? Бада тэр нийшээ ирдгүү юм да, буруу газар ирчт юм байна да гэсэн чинь энэ яг тэндээс хөөрөөд энд буудаг байсан юм байна. Яг тэр айгүй азтай гоё юм үзэж чадлаа. Өнөөдөр бид тэр машинд бол хонмооргүй байна. Бид хоёроо унсан.
Унтсан эсхийг л харж байгаа. Ямар ч нэг юм юу байхгүй, гудас мөц юу ч байхгүй. Яг энэн дээр ингэж хөвцөө. Энгийн ингээ машинууд ядаж ингээд сандан унахаар энэ хэсгийн жоохон ч гэсэн тэгшилдэг байхгүй юу? Ааха. Тэгэхгүй энэ ингээ бүр амар дайтай заяа. Амар им аван тавантай болохоор ерөөсөө унтаж болохгүй. Тэгээ бас жижигхан болохоор хэцүү байна. Нуруу жоохон өвцөн. Тэгээ тийм болохоор өнөөдөр бол машин таахгүй. Сайн уу? Чи ямар тариалаг юм бэ? Оо, ирс юм уу нааша? Чи ямар тариа? Оо, ёо. Чи яасан тариалаг юм? Чамаа хин гэдэг. Би чам талах ах уу? Надад талах байгаа шүү дээ. Одоо яг өөрийн 6 болж байна л да яг үнэндээ. Өглөөний 6 цаг болж байна. Нэг газар машинаа тавьж аваад өглөөнийхөө цаг өөн. Туркийн байгаль гэдэг үнэхээр гоё юм аа. Одоо өглөө болж байгаа болохоор цаг агаар айгуу гоё сэрүүхэн байна. Вау. Энэ газар жижигхэн бичлээдэг байгаад энийг бит хоёр бүр амар олон орноор чирж авч яваад анх удаа л хэрэгжилж үзчих. Тэрийн дрейф кафе айгуу гоё юмтай. Ингээ шууд доошоо хөрхөн гацдаг. Аялалд аваад явхад амар амар юм л. Манай хоёр найз бэлгэлж ирсэн. Айгуу сайн эргэлж байгаа шүү. За бид хоёр одоо Rose Valley гэдэг газар руу очиж trekking хийж үзэх гэж байна. Одоо цаг гоё өглөө 7 болж байгаа болохоор гоё сэрүүхэн байгаа юм. Бид хоёр алхаж эхэлж байна. Ишээгээ Rose Valley гэдэг хэсэг аа маань. Тэгээ Rose Valley руу очих юм бол бас нэг юм хадан дотор байдаг сүм байдаг гинэ. Тийшээ бид хоёр одоо очиж үзэх гэж. За нэг иймэрхүү өндөрт гарч ирлээ. Одоо хаашаа явах юм бол? Одоо энэ уртлын харж байгаа ягаан хэсэг үү те? Амар ийм дэлгүүд газар тэнд нэг кафе хийж авах юм ямар амар хэрэг вэ? Вау, тэндээс дээшээгээ гарч болт юм байна. Цааш орч үзье. Хоо. За энэ нөгөө яриад байсан сүм мэн юм биш үү? Вау. Сонирхолтой юм тий. Энэ бидний юм агуунууд хүмүүс ингэ дээр үз сууц идэг байсан ингэ. Энэгээр ингэ шууд ороо гарч штт юм байна. Энэ дээр ингэ юмнуудаа тавьдаг гэсэн юм бах та. Энэ дээр юу вэ? Юу вэ? Ишээ. Гүрэл хатаад хүчиж. Гүрэл хатаад хүчиж. Энд. Тийм шүү. Энэ жоохон асалтай юу юм бэ? Яа, тийм шүү дээ. Шууд гарч ин дээ. Тамиртай ч нэг юмэрхүү. За бид хоёр өдрийн хоолой идэх гээд ресторанд ороод ирсэн байна. Энэ болохоор эдний яг үндснийх нь пита гэдэг пицца ерөн. Тийм махтай пита захиалаад тэгээ нэг юм ясны шал захиалсан. Ян шүү гэж юм тий. Сахаллаарэ. Сахаллаарэ. За арцгаагаарэ. За яг энэ одоо харагдаж байгаа хотел болохоор Cave Hotel, Агуун хотел байгаа. За тэгээд энэ болохоор миний bucket list-ийн номер 17 bucket list маань үгээр бэлж байна. Каппадокад ирж байгаа хүмүүс болохоор бүгд энэ Cave Hotel-д ерөн хондог. Айгуу сонирхолтой болохоор би бас нэг өдөр хонж үзье гэж бодоод энэ хотелийг захиалсан бахнэ. Өглөөний мэнд сайн байцгаана уу? За, сайхан баслаа. Тэгээд өнөөдөр болохоор манай бодол цаанаас өглөөний цайтай болохоор мэдээж хэрэг өглөөний цайг нуух хэрэгтэй. Эрт бассан байна. Одоо тэгээд
фото гарах бэлтгэлээ эзгэе. За энэ төсөл болохоор эндээ ийм пүүлтэй юм билэ. Өчтөр бит хоёр энэ пүүл руу нарж жоохон сэлсэн. Гоё сая. Яг нөгөө Туркийн өглөөний цайнд хэрэглэгддэг зүйлсүүд байна тий. Энэ нараа оливуудын сонголтуудыг хараа. Чинэлиага ногоон олив. Эдгээр бүгдээр олив. Тэгээд ингээд чизний сонголт нь болохоор бас энэ байна нэ. Маш олон төрөл байна. Ийм. Үнтэй. Тэр дээр амтыг хэрнээ. Бас нэг хөөрхөн амтыг хөрээл ярил. Хаал нэхэд байгаа мó яа. Яна ямар ирэх юм бэ? Битээр маргааш Египтийн Кайро нисэх байгаа. Тэгээд одоо болохоор би та нарт газрын зураг харуулъя. Ингээ Горемигийн газар байгаа байхгүй юу? Тэгээд эндээс яаж Кайро явах гэж байгаа вэ гэхээр Горемигоос Кайсери яваа. Тэгээд Кайсеригаас Истанбул ороод Истанбул дээрээ транзит хийнгээ Кайро руу нисэх юм байгаа. Тэгээд тийм онгоцны билетаас олоод тэгээд явах гэж байна. Горемигоос болохоор Кайсеригийн airport shuttle bus явд юм байна. Тэгээд нэг хүний болохоор 600 лира төлөгддөг юм биш үү. Тэгэхээр заавал Каппадокиагаас Истанбул руу автобусын цух шаардлагагүй шууд иймэрхүү онгоцонд суугаа явчих юм бол их амар санагдлаа. За ингээд билет авч байна. Болтно. За энэ автобусныхаа бас одоо нэг терминал нь болохоор яг энэ Горемийнхаа төв хэсэгт юм билээ. Яг ингэж харагдана. Тэгээ энд хурж ирээд автобусныхаа билетийг авна гэсэн үг. Цай уух гад сууж ин. Тэгэд энэ газар айгу хөөрхөн байгаа. Ингээ өвөнөр суугаад тоглоо сууж. Энд айгу их өвөнөр ингээ тоглоод байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээ тоглоомын тоглож болт юм байна. Юмыг авч уунгаа. Хоёр одоо гоё даан тоглоч. Танаас хэлдэг үстэй. За. Билгийн надаар алуулч байна. За алуулж байна. Хиттэй үлчээ чи 6 хатаа. Одоо ингээ барыг дуусч байна. Нэмэгийн нүд энэ даам гарсан барыг дуусч байна. За. Ичжээ хөө. Ой. Ингэж авч идэх боломжтой ч ийдсэн. Наа чи юм байна. Зөв шүү дээ. Энда. Яада. Хаттай. Yay, би хайцсан шүү. Нүд болоо. Алигаш гад нисэлчээ сугарсан юм чи одоо яалтай тий? Тухайн автаар бүсээ алдаж. Яа. За нэгнээс. За раунд 2. Берси юм гарт маань багтдаггүй яах вэ? Бүгдийг диш. Итгүй юм ээ. Окей. За дахи. За битэр дээр дахиад нэг хөрхөн амтан хурж ирлээ. Яа ийм гадаа халуун байхад энэ цементэн дээр ингэж алхах ч амар да. Жог усөх үү? Усөх уу? Оо. Соо. Нет. Харангалж хүч авах юм. Ингээд эдэнтэй юм шиг байна уу? Хүзүүчтэй. Хай. За өнөөдөр болохоор бид хоёрын Туркийн сүүлийн өдөр влог маань өнөөдөр ингээд дуусгах гэж байна. За тэгээ бид хоёр влогоо дуусгахын өмнө Q&A хэсэг хийх гэж байна. За хоёлаа Каппадокиа, Анкара, Истанбул гэх 3 хотоор ажилласан шүү дээ. Эдрийн аль нь хамгийн гоёсэн бэ? Каппадокиа нь миний хувьд болохоор хамгийн их таалагдсан. Арай дурсамжинд үлдсэн. Туркид эдсэн хоолнуудаас ямар хоол нь хамгийн гоё таалагдсан бэ? За айгүй олон хоол идсэн. Гэтэ надаа Туркийн өглөөний цай хамгийн гоёсэн. Яг ингээд ширээгээр урдуураа дүүрэн юм тавьж агаад ингээд бислаг болов янз бүрийн юм холиод иж байгаа нь илүү сонирхолтой байсан. Туркид аялах хугацаанд алдсан алдаанууд юу байсан бэ? За ямар ч тач Стамбулаас Анкара руу явж байхад тэр автобус 5 шууд шууд Стамбулаас Анкара руугаа шууд явахгүйгээр замд нь одоо байдаг жижиг хотуудаар ингээ хүн аваад ингээ 5 цаг явах хэвээр газар 10 цаг явсан. Тэр энэ бол үнэхээр аимшигтэйсэн шүү. Тэр нэг автобусныхан буудлын дээр очиод хамгийн хямдхан билет бас ингээд асуусан байхгүй юу. Тэгсэн чинь энэ байна гэж хариулаад би тэр нэг уусаал Анкара руу шууд явах юм байх гэж болоод өмнө нь ийм ерөөсө тохиолж үзэж байгааг болохоор тэгээд тэрэн дээр жоохон алдсан. Дараа нь их юм бол
За яг энэ ч нэг амар хайрч биш л дээ. Гэтэ тэр машин түрээслэхэд ер нь бол Каппадокиад нэг өдөр хангалттай юм шиг санагдсан. Бас ингэ юмнууд найхтар хол байдаггүй юм байлээ. Тэгээ ингээ хол юмнуудын ерөнхийдөө нэг өдөр үзээд жижиг ойрхон юмнуудын ерөнхийдөө бараг алхаад үзчих болохоор санагдсан. Дэжгүй байсан. Туркид ирж байгаа хүмүүс, аялах байгаа хүмүүс сайхан бол зөвлөгөө өгвөл гэвэл ямар 3 зөвлөгөө өгөх вэ? 3 зөвлөгөө тий. За мэдээж хэрэг нэгдүгээрт онгоцны буудлын дээрээс идэж битгий такси аваарай. Ямар ч улсын такси байсан. 2-3 дахин үнэтэй байдаг. Түүний оронд яг тухайн улсад ашиглаж байгаа аппликейшнийг нутсан дээрээ эртхэн татаад тэгээд онгоцны буудлаасаа гараад таксигаа дуудах нь бол хамгийн зөв алах юм аа. За хоёрдугаар зөвлөгөө гэх юм бол бид хоёрт бол тохиолдоогүй л дээ. Гэтэ нэг Стамбул ялангуяа турист хэсгүүдээр скамууд их байдаг гэж сонссон. Гэтэ хоёуланд нь юу тохиолдоогүй шүү дээ. Ямар хоёр скам байдаг вэ гэхлээр нэг нь болохоор юу юм бэ лээ. Одоо метроны карт авах болон цэнэглэх үед хин нэгэн хурж ирээд туслаад өхөө гэсэн юм скам байдаг. Тэр яаж болдог вэ гэхлээр одоо би карта өгч штэ тэр хүнд мөнгө өгөөд тэнгуү тэр хүн цэнэглээд яг ингээ надад цэнэглээд өгж байгаа юм шиг харагдж байгаа мөртлөө тэр хоорондоо өөрийнхөө хоосон картыг солиод надад өгөх чинь тий ийм скам байдаг гэж сонссон. Өөр зөвлөгөө гэх юм бол тий. За мэдээж хэрэг яг угаасаа аялна л та. Стамбул, Каппадокиад бол юмны унаа нэлийн өндөр үнэтэй гэж эртхэн одоо мэдээд ирүүлэх зүгээр юм шиг санагдсан. Тэгээд Анкара болон бусад хотууд нь бол хямдхан 2 дахин хямдхан байх болно. Хоолны он ялангуяа маш үнэтэй. Тэ? Нэг яг ингээ хоол одоо шилбэл 800 лира, 800 лира ингээ 1600 лира одоо идчих юм бол энэ хацааны төгрөг болно хүмүүсээ. Тэнгийнхаа аяллаа хугацаанд хамгийн хөгжилтэй санагцсан хэсэг юу байсан бэ? Чингис хаан Анита хоёртой уулзахад ер нь амар хөгжилтэйсэн. Тэгээд нэг өмнө нь бид нэр Кыргызстанд ууланд таарж байхдаа бас нэг олон юм ярьж чадаагүй байхгүй. Тэгээд энэ удаад уулзахдаа амар олон юм ярьж чадсан. Тэгээд жишээлбэл гэх юм бол Турк, Монгол хоёр ингээд одоо хилэнд олон адилхан үгнүүд байд юм байлээ. Тэрийг мэдэж авсан. Тэгээ бат амар олон хөгжилтэй юмнууд хоорондоо бас мэдлэг солилцсон. Тэр хэсэг ерөнхийдөө хамгийн хөгжилтэйсэн гэж хэлж болох хаа. За Турк улсад аялыг бол дахиж ирэх үү? Ирнэ. Турк яг дайггүй санагдсан ш надад бол жоохон үнэтэй байсныг статус гоё байсан. Ямар ч тач бид хоёрын Туркийн влог одоо энэ үрээд өндөрлж байна. Тэгээ бид хоёрын дараагийн улс бол ямар улс вэ та гараа? Баярлалаа.